Нэгдүгээр улирлын амралтын сүүлийн 7 хоногт цахим сургалт зохион байгуулахаар байгаа. Энэ нь болохоор ахлах анги буюу 10-аас 12 дугаар ангид байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 25-аас 26 оны хичээлийн жилийн бүтцэн энд байгаа. Цахим сургалт гээд 1 сарын 19-ноос 23-ны хооронд үргэлжилнэ. Орон нутгийнх болохоор мөн адилхан 1-р улирлын амралтын сүүлийн 7 хоног буюу 1 сарын 12-ноос 16-ны хооронд үргэлжлэхээр байгаа. Энэ хичээлийн эрс тэмдэглэлийг бүртгэхийн тулд сургалтын менежер хичээлийн жилийн тохиргоон дээрээ хэрхэн засвар оруулах талаар заавар хүргье. Сургалтын менежер өөрийнхөө эрхээр нэвтэрч ороод бүтэц тохиргооны хичээлийн жилдээ дараад орохоор ингэж харагдана. За ингээд баг суурь бүрэн дунд ахлах ангид орж байгаа учраас ахлах ангид захим сургалт орох учраас үүнийхөө огноог засч өгнө гэсэн. Дуусах огноо 1 сарын 19 хүртэл байсан. Энийг 1 сарын 25 хүртэл болгоод хадгалж өгж байгаа. За гэхмэчлэн 3 анги гурвангийн ингээд засаад хадгалаад өгнө. Мөн адил 20 дугаар удирлын эхлэх огноо болвол өөрчлөгдөөгүй байгаа. За дуусах огноо мөн өөрчлөгдөхгүй. За аль нэг ангийн мөн ахлах анги дээрээ ингээ хадгалаад өгнө. Дараа нь 3 дугаар улирал дээр явах вэ гэхээр 3 дугаар улирлын дуусах огноо та бүхэн ингээ эхлэх дуусах огноогоо маш сайн хараарай. Хичээлийнхаа жилийг бүтцээсээ нийслэлийн сургууль, орон нутгийн сургууль болон нэг 7 хоногор наан цантай байдаг учраас хичээлийн жилийнхаа бүтцийн огноог маш сайн харж түүнийг энэ дээр тохируулж өгнө. За энэ тохируулж байгаа огноо бол ерөөсөө амралтын сүүлийн хоногоор тооцож өгнө. Жишээ нь 6 сарын 28-нд хүртэл хичээлээд 29-ноос амралт эхлэх нь. Тэгэхээр энэ хичээлийн жилийн бүтцийнхаа огноог нь оруулаад ингээд маш сайн зөв тохируулж өгнө. За энэ хооронд солигдохгүй бол та бүхэн ингээд улирлаа солиод хараад энэ огноонуудаа зөв бүр төвч үүсгийг сайн шалгаж үзээрэй. Энэ тохиргоог хийсний дараа явах уу гэхээр хичээлийн жилийн 7 хоногийн жагсаалт гэж байгаа. Энд болохоор саяны хадгалж өгсөн 7 хоногийн жагсаалтууд ингээд бүгд ороод ирнэ. Энд ямар жагсаалт орж ирэх үү гэхээр хичээллэх болон амралтын 7 хоногуд бүгд орж ирнэ. Өөрөөр хэлбэл 25-аас 26 оны хичээлийн жилийн туршид байгаа 7 хоногуудыг гэсэн үг. За энэ дээрээс яах вэ гэхээр сургалтын менежер нь гарнаасаа амралтын 7 хоногоо сонгож өгнө. Аль 7 хоног нь амралтын 7 хоногийн. За жишээ нь энэ 19-20-ыг ингээ харъя л та. За одоо 19-р 7 хоногийн хичээлийн 7 хоног гэсэн байгаа. За энийг амралт болохын тулд ингээд амралтын 7 хоног болгочихно. Бүтцээ харж яснаад хичээлийн жилийн эхлэх дуусах огноогоо тохируулчихна. Тэгээ хадгалаад өгөх юм бол 7 хоногуд нь ингээ гараад ирнэ. 7 хоногуд нь гарч ирсний дараа амралтын 7 хоногоо ингээ чеклээд өгчнө. Хичээлийн багш нар яаж хичээлийнхаа хуваарийн огноог солих уу, тэмдэглээ яаж оруулах уу гэхээр хичээлийн хуваарийнхаа огноог л засаал хадгалаад өгөхөд тэмдэглэл маань орж ирнэ. Хичээлийн жилийн 1-р улирлын сүүлийн 7 хоногийн захим сургалт авахтай холбоотойгоор эрс тэмдэглэлийг хэрхэн бүглэх үү, менежер багш нараас яаж оруулах уу талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар